Одон дээр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол тэгээс болсон эрдэмтдийн дуусахгүй маргааны тухай ярилцах юм байна. Тэгээ байхгүй зүйлээс олж маргалцсан юм уу яасан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол химэл оюун ухаан, эгүүнээ оюун болон Unitel компани ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одон дээр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрч байна. Студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, Уран Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндэ. За бид нар бүгдээрээ өдөр болгон ер нь тоотой харьцаж байгаа тийм үү. За одоо жишээлбэл одоо цаг харахад л энэ тоо ажил байдаг. Дэлгүүр орохоор л уц залгахаар л ер нь далсны уулгаар шалах энэ төргээд цалингаа тоолох моолох энэ төргээд те. Ер нь бол дүүрэн тоол байгаад идэх. За аяа цаг харахаар одоо ижлэгэн тоонууд энэ төр давхцаад ихтэй баясдаг штэ бид нар чинь. Тэд болж нийт болж ингээл бие биендээ энэ төр гайхуулаа л те. За 3-9 центр гэдэг тоонуудыг бол манайхан бол их шүтдэг. За 2-7 гэдэг тоонуудыг бол жоохон үзэн ядаж ялгуурлан гадуурхдаг. Дортхын 7 гэдэг. Тий. За ер нь бол тоонд альсгал тооны одоо тэр циферт ч юм уу те өөрийн ирэхгүй одоо тийм ач холбогдол өчөөд идэг. За би ч ер нь тэгдэг л те. Олон тоонууд авцсан багарч хоо гэлдэг гэсэн те. За өөр тоон 6 энтер гээд айхтар мухар сөхөд энтер явж идэг. За тооны машин энтер гаргаж ирээл те. Ирээдүг тооцч маач шилж мэлээл. За манай чихэлт ер нь бол дэлхийд даяараа л юм 6-ад итгэдэг. Олон улсын хэллэг нь нумролог энтер гэж нэрлэдэг. Тий. За энэ за мухар сүсэг энтер гэдэг би одоо мухар сүсэг гэдэг муухай буруу энтер гэсэн утгаар хэлээгүй шүү. Энэ өнөө худлыг нь ялах боломжгүй тийм зүйлд итгэхийг л мухар сүсэг гэдэг. Тэр бол одоо юунд итгэх нь тэр хүний дурын асуудал. Тийм болохоор одоо нэг тийм айхтар муулаад байгаа, үзий ядаад байгаа юм биш шүү гэдгийг ойлгоорой. За яг математик талаас бол энэ тооны циферт ингэж тоонуудад нь ингэж ач холбогдол өгнө гэдэг бол жоохон учир дутагдaltaй зүйл юм байгаа. Ялгуулсан гадуурхсан нөө. Тий. За бүхэл цифр яг л ижлэгэн тий тэгш хэрэгтэй. Тийм бие биенээс овоож уцах тийм зүйл байх болно ясгүй. Тий. Тэгэхээр бид одоо нэг үснэ расизм хийгээд байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм байна. Муухай. Тий, одоо тоонуудыг ялгуурлан гадархаад 2-7 дортхын 7 ч гэж ах шиг одоо юу гэсэн ч үгүй 7 гэж их сайхан доо шүү дээ. Би бол 7-ын хамгийн дуртай энэ дээр. Тий, тэгэхээр одоо бас дуртай байна гэдэг чинь ч одоо бас ялгуурлан гадуурхачаа л гэсэн. За тухайн цифрийн цаана одоо яг математикийн хувьд тоон утга нь юу вэ гэдэг нь одоо жишээлбэл тэгш сондгоо энэ төр гэл те. Альсвал анхны тоомоо гэд ялгаатай байдаг л та. Тэр бол одоо ойлгомжтой. Хоорондоо яг тэгш ижил тэнцүү байх нь хайшаа. Гэтэ тэр цифрүүд бол хоорондоо 1 2 3 гэж байгаа те. Энэ цифрүүд бол хоорондоо ямар ч тийм юу байхгүй. Одоо те ижил тэгш хэрэгтэй иймэрхүү байдаг. Ягаад тэгэхээр одоо жишээлбэл ямар нэгэн тоог 2-ийн тоол дээр альсгал 16-ийн тоол дээр шал өөр юм тоол дээр биччих юм бол шал өөрөө тоол хувирчна. Яг адилхан одоо цаатлын утга нь адилхан ирнэ. Наатлын одоо царай нь өөр болчихно гэсэн. Тэгэхээр одоо энэ юм дээр бол утга учир холбогдол өгөөд хэрэггүй гэсэн. Тооч гэсэн хүн штэй болох. Яг үнэ тийм тооч гэсэн. За гэхдээ өнөөдөр ярих чаа сэдв бол одоо гарчигнаасаа тодорхой байгаа те. Хэрвээ та хизээ нэгэн цагт одоо тэг гэдэг тооны тухай бодлогошроод гайхшраад энэ төр те. За ер нь бол ингээд гайхширж исэн бол маш зөв. Тэр өнөөдөр тэр бодлогошрол гайхшрал чинь яг зөв гайхшрах ёстой зүйл байсан гэдгийг өнөөдөр баталж өгөх болно. За тэгэхээр тэг гэдэг тооны тухай. Одоо нэг тоо гэдэг чинь бүгдээрээ хоорондоо ялгаагүй ижил тэгш хэрэгтэй ялгуурлан гадуурч болохгүй гэжээд тэг гэдэг бол гэж. За тэг гэдэг чинь зүгээр л хоосон гэсэн үг үстэй ер нь бол тий хоосон юмны талаар одоо яг юуг нь ярих гэдэг юм бол тэргээд бодож байгаа бах. За гэтэл үндэ бол энэ тоо хүн төрөлхтний түүхийг бүхэлд нь өөрчилсөн. Тэгээ энэ тоог хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хэдэн 100 жил шаардагдсан. Үүнээс болж эрдэмтэд математикчд маргалтаад сүм хийдүүд хүртэл одоо сатааны бүтээл энэ төр гэж тий эсэргүүцчихсэн тийм удаатай. Ийм хачиргалтай түүхтэй тийм тоо. Одоо 1 гэдэг тооны тухай тэгж маргалтаагүй бах. 2 гэдэг тооны тухай тэгж маргалтаагүй бах тий. Гэтэл тэг гэдэг тооны тухай бол ингээд дайн дэжин болж ирсэн одоо юу өдр тий сүм хийдийнхээ хүртэл ингээд суртлах бол хийжсэн байна. Харин орчин үед бол энэ тоогоор таны гар утас эсвэл интернет, сансрын үйлэг ер нь бидний мэдих соёл иргэншил төр чигтээ нуруу унаа гэж үзэж байгаа. Ер нь бол тийм л чухал ач холбогдолтой тоо байна. Босод тооноос илүү чухал тоо гэдэг шүү дээ. Сатаны тоо гэсэн чинь нийт үү. Тэгэхээр өнөөдөр бол бид нар бүгд бүхэл бүтэн
одоо нэвтрүүлгийг зөвхөн тэг гэдэг тооны тухай ярина гэсэн. За цаашаага ихтэй 1 2 гэдэг ингээд бүтэн нэвтрүүлэг хийгээд явж болох л байна. Гэхдээ одоо 1 гэдэг тооны тухай яг юу ч ярих юм те. Тэгээ тэг гэхээр бас нэр айгүй тийм нууцлаг санагдаж байгаа үстэй те. Ер нь л бид нар 10 жилдээ байхдаа ч гэсэн тэг гэдэг тоог үзчихэл нэрээ юу юм гээл багш нар ингээл те. Наа чи юу ч байхгүй гэсэн үг гээл гэдэг үстэй. За энэ сэдв нэг хачирхалтай парадоксоор эхэлдэг. Ер нь хүн төрөлхтөд хамгийн түрүүнд нэгийг мэддэг байсан. Уг нь бол нэгийг л мэддэг байсан. Тэ? Одоо 1 хон 1 чулуу 1 дайсан энэ төр гэдэг тэ. Дараа нь 2 3 гээл одоо явж гин. Гэхдээ тэг үе одоо юу ч байхгүй гэдгийг одоо тоогоор илэрхийлэх санаа бол тийм цоо шин нэг тийм эсэргүү радикал санаа байсан байгаа. Тэ. За хүмүүсийн тархинд бууж өгөхгүй нэг маш удсан тийм санаа л байгаа даа л да. Тэгээ хэрвээ тэнд юу ч байхгүй бол яг юуг нь тоолох гэдэг гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Тоо байгаад гэдэг. Ингээ тэг гэдэг нэг тоо байдаг. Тэгээд яг юуг тоолоод байгаа юм хэр байхгүй. Юу ч байхгүй гэхээр үгүй юу ч байхгүй бол юуг нь тоолоод байгаа гэдэг л асуудал байхгүй юу ер нь бол. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ математикийн хамгийн агуу одоо баатар хамгийн одоо том дайсан тэг гэдэг тооны түүхээр аялнаа. Энэ бол зүгээр нэг тооны тухай биш, харин хүн төрөлхтөн хоосон чанартай хэрхэн нүүр тулсан тухай маш хачирхалтай, сонирхолтой сэтгэл хөдлөм түүх байх болно гэж амлая. За ингээд түүх рүү гарцгаая. За тэгэхээр түүх рүү очихын тулд хэдүүлээ цаг хугацааны машинаар өнгөрсөн түүх рүү ухарцгаая. За энэ одоогоос 2500 жилийн өмнө Эртний Грек Ром руу явнаа хэдүүлээ. За барууны соёл иргэншлийн эхлэл болсон одоо Грекийн сууд ухаантууд чинь одоо Пифагор, Архимед, Евклид гэдэг тэргүүтээ үнэхээр гайхалтай юм хүмүүс байдаг. Ер нь л одоо геометри од ирэхээс хөгжмийн онолыг одоо гаргасан гэд өмнөх бүх нэвтрүүлгүүдээр нэвтрүүлэг болгоноороо л ярьдаг байсан те. Энэ удаач одоо бас л ярьж л байна. За энд эдгээр эрхмүүдийн нэг одоо нэг тийм хар тарсан зүүд байсан байгаа дээдэрт те. Тэр нь оргуу хоосон гэдэг зүйл. Тийм. За одоо зөвлөхийн цаашаа юм те. Оргуу хоосон гэдэг ойлголт гэх юм уу те. За нэг ийм юм. За тэр үеийн грекийн философчдаар оргуу хоосон оршин байна гэдэг бол логикийн хувьд боломжгүй парадокс гэж одоо үздэг байсан байгаа юм л да. За нэг ёсондоо оршихуйг оршин гэж одоо хэлж байгаатай адилхан. Одоо оршихгүйг оршин гэж хэлж байгаа. Оршихгүй гэдэг зүйл оршин байна. Байхгүй гэдэг зүйл байна. Одоо монголчууд яг байхгүй байна гэж ярьдаг л да. Гэтэ оршихгүйг оршин гэж хэлнэ гэж юу гэсэн юм те. Тэгвэл байхгүй гэдэг чи оршихгүй гэдэг үг шиг болоод нэг сонирн болоод тийм оршихгүйг оршин гэж хэлээд байгаа байхгүй тий. Тэг нэг ийм сонирн парадокс ер нь хурж ийн гэж одоо тэр тухайд бол бодоод байгаа. Грекийнхэн бол. Тэгээ угаасаа л утгагүй сонсогдож байгаа үстэй тий. За Аристотл болохоор бүр ингэж хэлсэн байгаа. Байгаль хоосон орон зайг үзэн яддаг гэж. Одоо натур аборбс вакуум гэж тэ юу гэх юм тий. За нэг ийм байгаль бол ер нь бол оргуу хоосны үзэн яддаг ч юм уу ялгуурлан гадуурхдаг жигшдэг гэдэг ингээд шахаж хягдаг нэг тийм зүйл гэж одоо Аристотл хэлсэн байгаа даа. За энэ тухай өмнөх нэвтрүүлгүүд бол дуржил байсан. Одоо мөнхийн хөдөлгүүр гээд манай өмнөх шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээр нэг сэдвийг бол хайж очоод одоо үзээд үзээрээ. Тэгээ үзээд гэхээр бити үзгээд байгаа юм шиг ямар хачин сонсогдтыг тий. За үзээрээ гэж зөвлөё. За хэрвээ тий. За хэрвээ тоо бодит ертөнцийн юмсыг одоо жишээ нь алим хүн хуруу өнтер гэд те иймэрхүү зүйлсийн ширхгийг нь илэрхийлэх юм бол тэг одоо юуг илэрхийлэх гэдэг нэг асуулт. За энэ тухай угаасаа одоо бүгдээрээ л уддаг л байсан баг. Одоо 10 жилд одоо те багшин заагаал тэг гэдэг бол юу гэж илэрхийлэхгүй тэг гэж одоо хаана байх юм бол гэл одоо уг нь бол бид нар чинь нэг савх мавх гаргаж ирээл 1 2 гайл үзүүлсэн чи тэг гэдэг одоо савх байхгүй бол тэг гэсэн үг юм уу те нэг тийм сонь ойлголт толчоод байгаа юм л да. Я бүгдээрээ л ер нь бодож исэн байх. За тэг юуг ч илэрхийлэхгүй. Тэгвэл юу ч биш зүйл яаж байж болох юм бэ гэдэг нэг асуулт байгаа даа бас. Ийм ачаа асуулт одоо тэр дээр үе байх бол одоогийн бидний хэлсэн галзууруулахаар нэг юм ачин сонин мэдрэмж төрүүлэхээр ийм асуулт байгаа даа. Тий. За тэгэхээр бол тэр үеийн хүмүүсийг бол ойлгож байна. За яг энэ шалтгаанаар манай аваргууд бол одоо тгийг эрс өгүүлсгдэг байсан байгаа юм л та. Одоо эсэргүүцээд байх нь ойлгомжтой аргагүй юм байна шүү дээ тий. Тэр үеийн ертөнцид бол ер нь тэр үеийн үжил бодол тгийг одоо тоонд тооцдог. Ер нь бол тэр тэгд оршин байх тийм орон зай байгаагүй л гэсэн үг. Үжил санааны орон зай тий. Тэг нэг газар л орчих гэдэг. Гэтэл Аристотл ч үгүй гээл тий. Одоо Пифагор ч үгүй гээл. Одоо бүгдээрээ л үгүй гэдэг. За харин одоо ромчуудын тухай ярив. Ромын эзэнт гүрэнд одоо дэлхийг захирж явах тэр үе одоо мандан модарж явах үедээ бол энэ инженерчлийн гайхамшиг үтээжсэн гэж байгаа нь ярьдаг. Гэхдээ тооллын систем зүгээр л хог байсан гэж хэлж байна.
зүгээр л хог. Ромто юу. Тийм, ромто гэхээр одоо ер нь ойлгож байгаа үстэй тий. Одоо бид нар бол нэг I, V, X гэл одоо манайхан чинь тэдгээр эдгээр гэхээр их ашигладаг шүү дээ. Ер нь бол ромтог бол бид нар их ашигладаг. Одоо илүү том тоонууд бол L, C, D, M гэдэг өсгөнүүдийг энэ төр ашиглаа яваад байдаг. Одоо би латинаар л нэрлээд байна л ромороо юу гэдгийг мэдэхгүй. За тэгэхээр монголчууд бол угаасаа ромтог ашигладаг. Тэдгээр ихтэй их ашигладаг. Тийм. За тэгэхээр тэр ромтоо чинь шүү. За одоо өөрийгөө ромын нэг нягтлан бодогч байна гэж солиод үз. За тэгээд дарагчаа орж ирээ. Маркус гэх. Манай легонод одоо MCL XIV зэрэг байна гэж энэ одоо легоныхан зэрэгтэн. За тэр нь бол 1164 л гэсэн үг гоо нь бол. За тэгээд зэрэг болгонд XIV зоос тараах хэрэгтэй гэх. Тэр нь одоо 16 зоос гэсэн үг. Нийт хэдэн зоос хэрэг болохоор энэ тооцоолоодох гэж асуусан байна. За ер нь бол үржүүлэх үйл одоо өрчгөл үйлдлийн тухай яриад шүү дээ. Орон үржүүлэл ер нь болчихно. Гэхдээ ромтогоор үржүүлэх үйл хийн гэдэг бол заваргал боломжгүй зүйл. Зүгээр л одоо MCL XIV гэж тэмдэглээд доор нь XVI гэж одоо үржүүлнэ гэдэг. Ер нь цаасан дээр бичээд үсгэд л жоохон тодорхой, шууд тодорхой бол. Ямар ч дүрм тийм үржүүлэх дүрм байхгүй. Бид нар бол цаасан дээр бичээд ингээ үржүүлж чаддаг шүү дээ ер нь л тийм. Гэтэл энэ дээр тийм дүрм бол байдгүй үржүүлэх дүрм. Ямар ч одоо багна гэдэг юм байхгүй гэсэн үг. Зүгээр л одоо тэмдэгтүүдийн бөөгнөрл маягийн тийм. Томчууд бол томчууд гэн ромчууд иймэрхүү тооцоол хийхин тулд абакус гэдэг одоо сампин мампер гэлдэг байсан байна. За эхлээд сампин дээр бодчих нөгөө тоогоо өржүүлчихнэ. За тэгэнгүүтээ дараа нь ром тоогоор өчгдөг байсан байгаа юм л та. Тийм. Тэгэхээр ч одоо ром тоол зүгээр л нэг тийм бичиглийн хэлбэр төдий байсаас л ш. Ямар нэгэн тийм. Тэгээ бүтлгүүтхэн жашин зүгээр хэлбэр өгөхгүй юу? Ханц үсэх шиг юм байна. Тэгээд яг ингээ бодлого бодчихээр ажилтдаг уу? Ханцч баг ажиллана да. Энэ ромто бол бүр ажиллашгүй энэ тийм бид байгаа. Ер нь тооцоолын хэрэгсэл байгаагүй л гэсэн үг л дээ. За хамгийн гол учир нь ромтон тэг байгаагүй гэд хэлчих болно шууд. Өөрөөр хэлбэл одоо орон илэрхийлэх тоо байгаагүй л гэсэн үг. Одоо чинь 101 гэдэг тоог харъя л дээ. 101 гэдэг таг удаад үзье те. 1 гэдэг нь одоо хамгийн уртлын нэг нь бол 100-ийн орон, тэг гэдэг нь 10-ийн орон. Энэ 10-ийн орон бол хоосон байх шүү гэдгийг бол тэг гэдэг орон чинь заагаад байна шүү дээ те. Тэгээд байгаа ухаантай уг нь бол те. Сүүлийн нэг бол одоо мэдээж нэгжийн орон те 101 гэдэг бид нар бичээд ч уншаачсан ойлгочихж байна. За тэгвэл дундлын тэг нь байхгүй гэлэрхийлж байгаа юм чи ер нь байхгүй юм бол байхгүйгээр бичээл та байхгүй. Бичихгүй л байл та гэдэг санаа үйж болж тэгвэл чи 11 болчих. Тийм шал утга алдна үстэй 101 гэдэг таг 11 гэж чичээд. За ер нь эртний Вавилончууд бол иймэрхүү хоосон орны асуудлыг бол их анзаардаг байсан юм л да. За савар шамбар дээр бол шамбар гэнэ. Савар биш ээ. Шавар самбар. Шавар самбар дээр тавьчихдаг. Хоосон цай байгаа гэхээр юм хоёр жижигхэн зороос тавиад тэмдэглэждэг байсан байна. Гэхдээ энэ болохоор яг тоомоо биш л дээ. Зүгээр л одоо энд юм байхгүй шүү, энд юм бичихгүй шүү гэдэг тийм утгатай тийм тэмдэглэгээ гэсэн үг. За тэг цэг таслал. Одоо бид нар чинь нөгөө нэг оронгийн наривчлал гэдэг дээр нэг цэг авчаад тавьчихсан чинь тэрэн шиг л цэг таслал маягийн тийм зүйл гэсэн үг. За харин жинхэнэ одоо хувьсгал бол өрнөөс биш дорноос. Одоо дорндоос хэлсэн байж байгаа тий. Тэгээ дорнд аймаг шүү. Энтэг улсын тухай ярьж байгаа. Дорноос гэх энэ зөв юм байна. Тий. За манай эртний өмнөх. Одоо 5 дугаар зуун. Энтэг улс. За энтгийн сэтгэлгээ бол ер нь бол дорн дахны сэтгэлгээ гэсэн үг шүү дээ тий. Ер нь л дорн дахны сэтгэлгээ тэр чигт зөвхөн энтэгчлэлтгөө тэр чигтээ ер нь өөр өсө одоо энэ хөрнийхнээс бол тий барууныхнаас л шал өөр өсө. За барууныхан болохоор хоосон чанараас айж исэн. Одоо түрүүнд хэлсэн шүү дээ тий. За тэгвэл дорн дахинд бол бүр шүтдэг байсан байгаа. Юу айх тий. За байсан ч гэж та манайхан ч одоо хүртэл мэдэн штэ удын шинаар дамжуулаад одоо хүртэл бид нар чи шүтдэн штэ хоосон чанар гэдэг тий. За хиндүү болон буддын шашинд одоо нирвана, шуньята энэ төр гэд ойлголтууд байд юм байна лээ. За байдаг ч юм байна гэж одоо манайхан ч одоо бас мэдчихэл байгаа дөө нирвана, нисванис энэ төр гэл одоо манайхан мэдэн штэ тий. За амьдралын зовлонгоос ангижирч сэтгэлээ хоослох, хоосон чанарт уусах нь хамгийн дээд гэгэрл энэ төр гэд одоо тэгж үздэг тий. Ийм үзэлтэй. Нагарч унаа энэ төр гэл одоо бид нар ч удын шашнаас гадна одоо философи дээр хүртэл гүн ухаан дээр хүртэл ер нь үздэг. За тэгэхээр дорныхан бидэнд бол их дотн зүйл байгаа байна хоосон чанар гэдэг бол тий. За ямар тач одоо энтгчүүд бол тэгж айгаад ичээд тэ байдгүй. Одоо харин ч бүр тэрч аваад үнсч өнгөд бүр шүтэж дээдлээд ороо дээр өртлөө аваад залцсан байж ах жишээтэй. Нэг иймэрхүү. За энийг санскритаар одоо санскрит хэлээр болон шуня энэ төр гэд нэрлэлсэн. За одоо утга нь ерөөсөө хоосон л гэдэг утгатай. Тийм зүйл байна. За тооцоол хийхдээ одоо энийг ашиглана. Шорон дээр ер нь тоогоо өвчдөг байсан байна. Тооцоол хийхдээ хүртэл.
одоо их хоосон чанарлаг олсоод байгаа нь шүү дээ тий. Амар хэлбэр. Тий. За тэгээд нэг жижигхэн чулууд нөө мэлсэн дээр ингээд тавьчихгууд чинь нэг жижигхэн онхорхоо үлдэн шүү дээ тий. Тэр үлдсэн онхорхоог нь одоо тэг гэж нэрлээд тэгээд тэрийг одоо бөөрөнхий болгож тэмдэглэдэг гэсэн одоо нэг тиймэрхүү домог маягийн тийм зүйл бол бий. Одоо энтхээс үлсэн юм чинь энтгчүүд явах л гэдэг тий. За тэгээд хоёулаа жоохон байжгаад үргэлжлүүлье. За энэ хоорондоо бол хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. За манай хамтран ажиллагч байгууллага болохоор Эвгүнэ оюун гэдэг компани ажиллаж байгаа. Knowledge is global. Юу лээ? Culture is local гэж. За knowledge is global гэхээр одоо бидний яриад байгаа энэ мэдлэг оюун гэдэг зүйл. Энэ саяны тэг гэдэг зүйл бол ингээл грекээр яваал байна те. Энэ тэг дорн дахнаар яваал байна те. Энэ ер нь л ингээд бидний мэдлэг гэдэг зүйл дэлхийд техник л байдаг. Гэхдээ биднийх нь юу юм бэ гэхээр те чин дэлхийд техник. За ингээд тэг гэдэг тоол дэлхийд техник юм байна. Тэ уг нь бол энтгчүүд манах гэж хэлж болно шүү дээ те. Гэхдээ одоо энэ хил соёл гэдэг зүйл ер нь бол бидний соёл гэдэг зүйл энэ бидний одоо ялгарх бидний зүйл байдаг байхгүй те. Тэгэхээр мэдлэгээс гадна одоо бидний хил соёл гэдэг зүйл бидний одоо ингэж өмсөж байгаа дээл шиг ийм гангараа гэсэн үг. За нөгөө талаас одоо бид нар чинь хар багасаа л монгол хэлээр ингээд өсдөг. Тэгээд ямар нэгэн гадаад хэл байхгүй байх юм бол энэ гадаад далай руу энэ мэдлийн далай руу гарах гарц хаагддаг. За тэгэхээр энэ гарцыг Эвгүнэ оюун компани маань нээж өгч байгаа. За яаж нээж өгч байгааг тэр Эвгүнэ чат гэдэг хиймэл оюунтай аппликейшнаар нээж өгч байгаа. Одоо бид нар бол өнөөдөр бүгдээрээ л гар утастай болчлаа. Бүгдээрээ л гэртээ чамаагүй одоо гар утас дотор дата мата гэл дэлхийн одоо тий мэдээлэл рүү хандах хэрэгтэй болсон. Гэтэ бид нар мэдлэг рүү хандах одоохондоо бас чадахгүй байсан бохоггүй тий. За тэгвэл бид нар одоо өөрсдийнхөө их хэлээрээ энэ одоо монгол хэлээрээ энэ мэдлэгийн далай руу дэлхийн мэдлэг рүү глобал knowledge руу одоо хандах боломжтой болж байна. За энэ боломжийг бол энэ Эвгүнэ чат гэдэг нэртэй хиймэл оюун нээж өгч байгаа. За бид нар бол зөвхөн одоо монгол хэлээрээ унших, бичих шаардлагаас одоо гадна бидэрт ярих шаардлага байдаг, сонсох шаардлага байдаг. Гэтэл одоо тэн чинь нэг л хүн л байхгүй болохгүй байгаа гэдэг байсан бол өнөөдөр нь Эвгүнэ чат бол монгол хэлээр ярьж чадна, монгол хэлээр сонсоод ойлгоно. За тэгээд дээрэс нь дэлхийн мэдлэгтэй ийм хиймэл оюухан баг. За заавал одоо тэр өөрийнх нь тархин дотор Эвгүнэ оюуны тархин дотор байгаа мэдээлэлс гадна энэ Эвгүнэ оюун яаж чаддаг вэ гэхээр өөрөө интернетээс хайж чадна, өөрөө тэр мэдээллүүдийг боловсруулж чадна, тоо бодож чадна, код бичиж чадна тий. Тэгэхээр одоо бидний өнөөдөр хиймэл оюун дээрээс хийж чаддаг, асууж болдог бүх зүйлд хариулж чадна. Гэтэ монголоор сонсоод ойлгоод тэгээд эргүүлээд хариулна гэсэн. За тэгэхээр зөвхөн бид нар ер нь бол бид нар ч гэсэн ингээл хиймэл оюун хэрэглэх гэхэр чинь ингээд лимит дуусчихдээ шүү дээ. Тэгвэл Эвгүнэ оюун компани Эвгүнэ чат бол фри үнэгүй байж байгаа. За тэгэхээр биднээс ямар нэгэн мөнгө асуухгүй. Гэхдээ бидэрт одоо ингээд бүх мэдлэгийг одоо нээж өгч जैन. Дээрээс нь бид нар код бичүүлж болно. Монгол хэлээр код бичүүлэх юм уу? За нэг иймэрхүү. За онцгой асууж болно те. Ер нь монгол хүний л ойлгох тэр монгол хэлний нюансуудыг оруулсан тийм бүх зүйлүүдийг бол ойлгоод мэдрээд одоо ингээд хариулж чадна гэсэн. За тэгэхээр Эвгүнэ чат гэдэг аппликейшнийг та бүхэн гар утсан дээрээ суулгаарай, мэдхгүй байгаа хүмүүстээ дуулгаарай. За тэгээд ээж аавдаа, эмээ өвгдөө, ах эгч нартаа дүүдээ суулгаж өгөөрэй. Тэд нар чинь бас ашиглаг даалгавраа хийхээр ашиглаж болох юм болов уу? За мэдхгүй. За ямар ч байсан Эвгүнэ чата татчав суулгаад үнгүй байгаа юмыг одоо хэрэглэхээс шаах уу? Ер нь бол үнэхээр гайхалтай зүйл болсон байгаа. Одоо хэдхэн жилийн өмнө бол энэ монгол хэлээрээ ярихад компьютер ойлгох чинь гэж одоо бид нар мэддэггүй л байсан. Энд чинь цаашлаад одоо зөвхөн биднээс гадна одоо бидний аав ээж эмээс гадна одоо энэ сонсголын, харааны, ярианы бэрхшээлтэй хүмүүс төртөл одоо энэ чинь маш их тус болж байгаа. Ийм зүйл тий. Тэгэхээр ийм уянтай ажил хийж өгч байгаа Эвгүнэ оюун компанийнхантаа баярлаа. Монгол хэлтэй хүн болгонтэй одоо өвөр Монголын ахын дус байдаг юм уу, хойшоогоо байдаг юм уу? Тэр хүмүүс маань одоо яг төв халах аялгаараа ингээд шууд ярилцсан гэдэг бол бас их сайхан. Тэгээд Монгол ухаан яг Монголын одоо тэр юугаар хүмүүцэн хүүхэд гэдэг шиг тэгж бодохоор айгүй гоё ингээд одоо ухаан гэдэг зүйл хэлэнд байдаг юм бол одоо энд яг ингэж байна. Өгөөрөө дамжуулаад дэлхийн одоо технологийн зах зээлд одоо ч яг нэг технологийн нөгөө цаг үе дээр байх чинь те Монголдо юм байна гэдэг чинь үнэхээр юм бахархалтай их оронж мэдрэмж төрж байна. Баярлалаа. Үнэхээр гайхалтай хэллээ. Монголоор сэтгэдэг хиймэл оюухан гэдэг байгаа шүү те. За одоо цаашаа хэдүүлээ. Нөгөө түүхээ өргөлжлүүлье. Үнэхээр гайхалтай түүх явж байна. За ер нь бол гэхдээ жинхэнэ тесрэлт
одоо жинхэнэ тесрэлтийг одоо энтэгт тэг үүссэн гэдэг чинь шүү. Гэхдээ тэр баахан бурхан шашаа ярьц одоо сая гайхаад ч юм уу хүн бурханыхан чи хийсэн байж тээ хоосон чанар гээд нэрээ байсан байгаа үстэй гэдэг. Гэхдээ яг жинхэнэ тесрэлтийг бол одоо сууд одоо оронч математикч Брахмагупта гэдэг хүн хийсэн байдаг. Манай эртний өмнөх 268 онд Брахмас Путасидханта гэдэг тийм одоо хил хугалчих шахам айхтар нэртэй тийм бүтээлээ. Одоо тгийг зүгээр нэг тэндэг биш ер нь тоо гэж хамгийн анх тодорхойлсон байдаг энэ дэр. Яаж мэдсэн юм бол. Тий. Өмнө нь бол зүгээр бид нар чинь одоо бидрэг одоо тэр Бабилон байлуу те. Хинүүс байлаа. Тийм Бабилончууд байсан те. Бабилончууд чинь ингээд тоонуудаа ингээд 60-ын тооллын системтэй зайд. Тэр 10-т ч биш бүр 60-ын тооллын системтэй. Тэгээ тэрэн дээр юм орнуудаа ингээд таслахын тулд юм жижигхэн юм хоёр цэг тавьчихдаг байсан. Тэрэнд бол зүгээр л тасал маягийн тэр ерөөсөө тооцоолд оролцуулдаггүй. Зүгээр энэ юм байхгүй шүү л гэж байгаа. Одоо энэ хоосон гэж байгаа те. Тэрнээс бол тэр чинь тоо гэж тооцож байгаа. Одоо хамгийн анхны тохиолдол гэж байгаа. Энэ бол бүр үнэхээр гайхалтай хэрэг. За тэр номонд ийм дүрмүүд бичигдсэн байт юм байна. Тоон дээр тгийг нэмбэл тэр тоо хэвээрээ үлдэнэ. Тооноос тгийг хасвал тэр тоо хэвээрээ үлдэнэ. Тгийг дурын тоонд үржүүлбэл тэг гарнаа гэж. Айгуу тийм ойлгомжтой тий. Маш энгийн ийм зүйл байна. За гэхдээ энэ бол хүн төрөлхтний түүхэнд бол анх удаа оргүй хоосонд дүрм зөгөөгоод за тэгээд тэрийгэ математикийн бүрэн эрэхт гишүүн болгоод одоо ингээд тий тооцоолт ашигласан гайхалтай мүч юм байна. Яг энэ бүтээл бол тий. За Брахмагупта болохоор өөрөө бас нэг юм сөрөг тоонуудын талаар бас тайлбарлсан байдаг энэ ном дээр. Яг ингэж одоо адилхан тэг гэдэг тоотой адилхан дүрмжилсэн гэж те. Сөрөг тоо гэж нэг юм байдаг. За энийг бол ингэж одоо нэмж хасч өржүүлж хавана гэд те. За эрэг тоог хөрөнгө гэд сөрөг тоог өр гэж нэрлээд за тэнгуүтэ хөрөнгө ба өр тэнцвэл тэг болно гэсэн баг. Бүр гайхалтай бүр үнэхээр гайхалтай. Энэ номыг баг ингээд жинхэнэ нэрээ хоосон чанар төрөхөөр гайхалтай бичигдсэн юм ном байгаад байна. Ямар ч тгийг хүн бас тгийг ойлгохоор тайлбарлаж штэ. Тийм манай эртний өмнөх одоо 628 онд тэг хин ч одоо тухайн үед л тгийг тоо гэж бодоагүй те зүгээр л юм хоосон зүйл гэж бодож байсан чинь тэг бол тоо гэд гарч ирээд тоондоо ингэж нэмж үржүүлж хувааж хасна гэдэг арифметик үйлдэл. За гэхдээ Брахмагуптагийн эдгээр одоо гайхалтай дүрмүүд тунд бол нэг алдаатай дүрм бол байсан. За тоог тийг хуваахаар тэг болно гэдэг юм дүрм. За шалахгүй нэг юм жижигхэн юм шиг хэрнээ юм энэ алдаа засах гээд хүн төрлөختөн дахиад 1000 жилийг зарцуулсан байдаг. За энэ тухай удахгүй ярина. За тэрнээс өмнө энэ өөр нэг гоё түүх яриа. Энэ энтгчүүдийн гайхалтай мэдлэг байгаа даа шүү дээ. Тэг гэдэг зүйлийг тоонд тооцоод. За тэгээд тооцоолд ашиглаад байгаа энэ гайхалтай зүйл. Энэ бүр ингэ нээл тесрэлт дэлбэрэлт байхгүй юм чи математик хөвд. За энэ тесрэлт дэлбэрэлт бол удахгүй нэх удалгүйгээр одоо арабын ертөнцид худалдааны замаар дамжаад Багдад хүрсэн байдаг. За тухайн үед бол Багдад дэлхийн шинжлэх ухааны төв болсон байсан. Исламын алтан үе энэ гээл одоо түүхэнд гардаг да тий. Грек Ромын мэдлийг орчуулж аваад харанхуйяас нь аварч үлдээл энэ гээл тий. Даунлоод хийсэн байсан гэдэг өмнөх нэвтрүүлгүүдэд нэг шуудал гарч ирсэн. За ингэж ярих болгонд нэг хүний нэр гарч ирээд тэр нь алгоризми гэдэг томогт эрдэмтэн баг. За энэ хүний нэрээр бидний одоогийн алгоритм гэдэг үг чинь үүссэн байдаг шүү дээ. Алгоритм гэдэг нь алгоризми гэсэн үг. Тийм. Тэгээ алгоризмын энтэг тоог одоо хараад бүр үнэхээр биширсэн баг. Тий. Тэгээ одоо хэлсэн. Энэ системээр одоо ямар ч том тоог хялбархан бичиж нэмж хасч болж байна гэдээ бүр дуу алдсан баг. Ямар гоё юм бэ чинь бүх юм хийж болж штэ гэд энэ тэг гэдэг тоол ерөөсөө өөрт гац дутагдаадсан зүйл нээсэн шигээс тэ жинхэнэ хайж авсан эрдэнэ олсон юм шиг л. За тэгээ энтхийн шуньяг одоо араб хэл рүү сифр гэж орчуулсан байгаа. Тэгээд сонирхолтой баримт одоо энэ дээр хэлэхэд бол энэ сифр гэдэг үг бол Европ руу орохдоо хоёр хуваагдсан байна. За нэг нь болохоор латин хэлний сефирум болж одоо хувираад зефир биш шүү энэ. Улмаар одоо Италийн зеро гэдэг үг болсон. Одоо 0 тэг гэдгийг заадаг зеро гэдэг. За нөгөөс нь Франц руу орохдоо шифер болоод одоо англиар бол цифр буюу цифр гэдэг үг. За цифр одоо бидний тэг гэдгийг альсгүй цифр гэдэг үгнүүд л цаана уг гаруул нэгтэй байх нь шүү дээ. За одоо тэгийн тухай энэ одоо түүх хамгийн хэцүү үе дээр ирж байгаа. Одоо яг одоо Европ одоо дундад зууны Европ харанхуй үе энэ гэдэг нэрлэдэг. За католик сүм одоо бүх зүйлийн дарга. За тэгээд үзэл суртал айгүй энгийн. Бурхан бол бүх зүйл. Бурхан хаасаагүй байдаг. Одоо тийм ийм одоо үзэл сурталтай. За тэгэхээр эндээс хоосон гэж зүйл ерөөсөй байх ёсгүй гэдгийг мөрдлөгөө гараад ирж байгаа шууд. Тэгээд угаасаа бурхан бүх зүйл бурхан хаасаагүй байгаа юм чинь хоосон зүйл байж болохгүй байх нь шүү дээ.
За тэгэхээр угаасаа одоо манай хоосон тэг гэдэг зүйл чинь дайсан болох гэдэг. За хэрэв үнэхээр хоосон зүйл гэж байдаг юм бол тэнд бурхан байхгүй гэсэн үг. Бурхан байхгүй гэж одоо байх юм бол тэнд хэн байгаа гэсэн үг. Сатан. За ингэж үтсэн. За ийм логикоор одоо сүмийнхэн бол тгийг чөтгөрийн тоо одоо арабуудын буюу одоо тухайн үед нэрлэдэгсэн сарацинчуудын шидийн тэмдэг энэ төргээд айгүй тийм эсэргүүцдэг байсан баг. Сарацин гэдэг нь болохоор арабуудыг л хэлж байгаа юм бэлээ л дээ. Гэтэ сүүл рүүгээ нөгөө нэг арабуудыг хэлсээр буруу номтон гэдэг утгатай үг хүртэл болоод ашиглагддаг болсон. Ийм хачин үг байгаа даа. За тэгэхээр буруу номтнуудын явуулга энэ төр гэж харддаг байсан гэсэн үг. 1900 гэж гээд 1299 онд энэ Флоренц хотод араб тоо ашиглахыг бүр албан ёсоор хориглосон хууль хүртэл энэ төр гарч ирсэн. Ийм хачин. Бүр арай л муухай туйширсан байгаа зү тий. Тэгээ ойлгомжтой тий. Яагаад гэвэл энэ араб тоогоор тооцог маш амархан хуурамчаар үлдэж болно энэ гэж бодож исэн байгаа юм л да. Одоо жишээлбэл 1 гэсэн тооны ар тэг гэдэг нэмчигдэл одоо 10 болчихно. Эсвэл 10 гэдэг тооноос тэг гэдэг тоог нь ласчгаар 1 болчихно энэ гэдэг те. Хитрхи амархан байна энэ гэдэг те. Энэ бол өстой жинхэнэ хулгай дээрм хийх зориулсан өсөг байна мэн энэ гэдэг яг хардж л байгаа юм л да. За харин одоо миний бодлоор бол энэ Ром тоон AX гэл энэ төргээл AX болох гэд хэцүү мэзэг өөртөө тэгээд байгаа. Миний хувьд бол энэ чинь айгүй амархан байгаа байхгүй. AX болох чи бүр л амархан юм шиг санагдаад байгаа. Нэг зураасан дээр өөр нэг зураасан юм байл AX болчих шүү дээ. Тэгээ нэг чинь 10 болчихно. За тэгэхээр одоо ерөөсө буруу номтнуудыг эсэргүүцэх тэг юрдэ шалтгаан байсан л гэмээр одоо санагдаж байна надад бол тий. За гэхдээ энд нэг одоо баатар гарч ирнэ. Тэр баатар бол Италийн Пиза хотын залуу Леонардо гэгддэг Фибоначчи гэдэг хүн баг. Леонардо биш шүү. За гэхдээ залуу Леонардо гэж нэрлэгддэг ийм мундаг хүн баг. Фибоначчигийн тухай өмнө ярьжсэн тий. За Арабт одоо аялж явахдаа одоо тэмдгийн худалдаачд ямар хурдан тооцоо хийж байгааг одоо хараад нүд нь орой дээр гарсан гэж байгаа тий. Боцч ирээд Либер Абачи гэдэг тийм одоо юу гэсэн тооцооллын ном гэдэг тийм бүтээл гаргасан. Либер Абачи. Энэ номд болохоор Ромто бол хог гэж тайлбарласан. За тэгээ араас нь энэ тгээс 9 хүртэлхийг 10хан ширхэг одоо тэмдэгтийг ашиглавал бид нар бүгдийг хийж чадна гэж үздсэн баг. Тэр ном дээр. За тэр засгийн эрх барьж байгаа одоо сүм хийдүүд хоригдсан байгаад гэдэг. За ихтэй худалдаачид банкирууд нь л тгийг нууцаар ашигладаг байсан байгаа. Яана. За яагаад гэвэл угаасаа ойлгомжтой шүү дээ. Мөнгө тоолоход Ром тонс араб тон хамаагүй хурдан ашигтай заавал сампин бампин гэдэг ахгүй заасан дээрчсэн ботч болно. За эцэст нь ашиг сонирхол мухарсгийг алгаад тэг гэдэг тоо Европт ял байгуулсан ийм түүхтэй байна. За одоо цааш өргөлжлүүлээ. За тэг гэхдээ зөвхөн тооны машин одоо тооцоол хэрэгэлдэг болсон байсан юм байна. Тэр гэж бодвол бас үгүй ээ. Тэ? Сэргэн мандалтын үе. Одоо тоон үе одоо гайхалтай реалистик уран зургнууд одоо байдаг да. Леонардо да Винчи, Рафаэло, Микеланжело, Донателло гэл. Одоо Y generation. Одоо манай миллениал үеийнхэн бол мэлхийн нинжагаар нэг сайн мэдгүй. За энэ дундад зууны уран зургууд дээр болохоор хүмүүс тийм нэг л хавтгай байсан юм байна. Тэгээ ер нь бол том жижиг гэдэг ойлголт ер нь байхгүй. Алслаасаа ерөөсө том жижиг болдгоо. Ийм эрх мэдлээсээ болдог. Ийм ачин байсан. Тий. За одоо хаан хүн байх юм бол урдч байсан, хойнч байсан, ардч байсан гэдэг ерөөсө ингэ томл байд. За нэг тийм эрх. За энэ 15 дугаар зуунд болохоор энэ Филиппио Брунеллески гэдэг ийм хүн. Брунеллески одоо зөвлөм уншсан байгаа да. Гэдэг тийм архитектор хүн нэг одоо нэг нууцыг нээсэн байгаа. Уран зурагт. Тэр нь болохоор vanishing point буюу энэ алслын цэг гэдэг зүйл. Алслын цэг. Одоо нөө алслын зураг гэдэг юм ярих гэдэг шүү дээ, тэ. За энэ юу вэ гэхээр зураг дээр бүх одоо шугамуд алслаараа нэг цэгт очиод ингээ огтлцдаг. Бүх алслын юм шугамуд бүгдээрээ нэг цэг дээр очиод ингээ огтлцоод нэг цэг болчдөг гэсэн үг. Ер нь бол бүх мэдлээс үл хамааран. Яг үнэ тэ. Бүх юмнууд ингээ жижигсээр байгаа л тэр цэг рүү ингээ алга болчдөг гэсэн үг, тэ. За хязгааргүй алга болчдөг гэж ойлгож байна. За тэр цэгийг урлагийн тэг цэг одоо гэж хэлж болно. Тэр нэг vanishing point-ийг бол. За энэ тэг цэгийг ашигласнаар зураач 3 хэмжээст ертөнцийг 2 хэмжээст цаасан дээр алслаар нь яг зөв буулгаж чаддаг болсон гэдэг. За тэгэхээр тэг бидэнд зөвхөн тоо удахыг биш бас ертөнцийг боддоор харахыг зааж өгсөн гэж та хэлж болохоор байна шүү дээ, тий. За нэг баахан математик одоо ярих гэсэн чинь баахан түүх зөв бүр сүүл рүү урлаг болчихлоо. Одоо гол сэдв рүү орцгоё. За шинжлэх ухааны хамгийн игзэгтэй бас хамгийн толгой эргүүлсэн хэсэг нь одоо л эхэлж байна. За 17 дугаар зуун
тгийг одоо тоо гэж одоо уг нь бол нийтээр хүлээн зөвшөөрсөн байсан. За гэхдээ математикчд нэг том хан мөргөд нам гатсан баг. 17 дугаар зуунхээр одоо бас нэг хүний нэр толгойд нь орж ирж иж магадгүй. За түрүүн одоо дараа яригээд орхисон дээр Брахмагуптагийн нэг дүрэн байсан шүү дээ тий. Тоог тэг туваадаг асуудал одоо л гарч ирэх чинь ер нь бол. За бүгдээрээ гар утсаа гаргаж ирээд за тэг тооны машин дээр нь 5-ыг тэгд хуваах гэд үзээрэй. За тэгээд яах чинь алдаа заах хэвээр. Игүнэгээс асуусан би бас. 5-ыг тэг туваах боломжгүй. Учир нь тоог тэг туваах бол математик тодорхойлогддог байдаг гэдэг ийм хариулт өгсөн. За яагаад тэг тоож болохгүй байгаад байгаа гэдэг ийм асуулт гарч ирнэ. За одоо жоохон бодоод үзье л та тий хэрэгцүүлээ. За хуваах гэдэг үйл бол уг нь бол хасах үйл. Үржих гэдэг үйл бол уг нь бол нэмэх үйл шүү дээ. Олон удаа нэмэх үйлийг хийхийг үржих гин, олон удаа хасах үйлийг хийх одоо хуваах гэдэг. 20-ыг одоо 5-д хуваалаа гэх юм бол 20-оос 5-ыг хэдэн удаа хасч болох вэ гэдэг л одоо асуулт гэсэн үг. За 4 удаа хасангууд одоо тэг үлдэн 20-оос л тий. Тэгэхээр 4 гэсэн үг гэдэг. За тэгвэл 20-ыг тэгт хуваана гэвэл одоо юу болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. За 20-оос тэгийг одоо хасаалаа л дээ. Хасаалаа. За 20 хэвээрээ л байгаа тань гэсэн үг шүү дээ. Одоо үүрд хасна. За тэг ингээл дуусахгүй 20-оос чи тэгийг хичнээн хязгааргүй хасч болно шүү дээ. Тэгэхээр угаасаа энэ хязгааргүй гарах хэрэгтэй юм шиг санагдаж байна. За энэ талаас нь харуул. За нөгөө талаас одоо ямар ч тоог тэг төржүүлэхэр тэг гарна гэдэг энэ дөрмийнхэн дагуу бол уг нь тэг гарах хэрэгтэй юм шиг бас. Ийм ер нь бол ийм хоорондоо эрсдээс ялгаатай ийм он дондоо хариултад гараад идэг болохоор энэ математикийн нөлөөийг тодорхойгүй гэж үздэг. Тэгэхээр тодорхойгүй гэдэг нэг бол хариу гарч ирнэ. Нэг бол энэ тэг туваах үйл тодорхойлогдоогүй. Математик наа чинь байхгүй зүйл ээ. Наадха хол оч юм. Ингээ хайна гэсэн. Ер нь математикийн эмзэг зэг ойлгочих болно. За 10 жилд бол угаасаа бидэрт багш нар хэлдэг шүү дээ тийм. За энэний солоор яваарай. Та нар тоог л битгий тэг туваагаараа гэд. Нэг тиймэрхүү юм ярьдаг. За ойлоо удахгүй байж байгаа жаахан өргөлжлүүлээ. 5 элемиг тэг хүнд хуваавал яах вэ гэж сая бас баахан бодлоо л та. 5 элемлэлтэнтэй гэж бодогдоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Unitel компани маань ивент тэтгэж ажиллаж байна. Тэгээ Unitel-ийн энэ автомат цэнгэлт үйлчилгээ сар бүр хэн нэгний одоо дугаарыг гараар цэнэглэх нэгж дата шилжүүлэх үйлдэлийг автомат болгосон байна. За хэрэглэгчийн харилцаа холбоо тасалдахгүй байх хэрэгцээг хангаж буй энэ үйлчилгээ нь за одоо жишээлбэл хүүхдийнхээ дугаарыг цэнэглэхээ мартсан тохиолдолд одоо хүүхэд эцэг эхтэйгээ холбогдож чадахгүй байх те хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь авч чадахгүй байх ер нь ингээд нэг датагаараа боогдчихорч айгүй хэцүү байдаг штэ яг төлбөр төлөх гэсэн чинь дата дуусчдаг ч юм уу те хүүхэд хөвгшөд байтугай бидэнд хөтлөө одоо тийм хүнд явдлууд тохиолддгоо. За тэгэхээр энэ явдлыг шийдээд энэ үйлчлэгэнд 2 байдлаар дугаар цэнэглэх боломжтой болсон юм байна. За эхнийх нь бол үйлчлэгээний хоног дуусах үед автоматар цэнэглэнэ гэж байна. За эсвэл сар бүрийн тогтмол нэг өдөр цалин бодог өдрөө ч юм уу одоо ингэ цэнэглэхээр тохируулах ийм боломжийг олгож байгаамаа. Автомат цэнгэлт нь дугаар бүртгэхдээ Unitel аппликейшны үйлчилгээдсээс за эсвэл одоо 1444 гэсэн тусгай дугаард мессеж илгээж бүртгэх боломжтой. За энэ үйлчилгээг идэвхжүүлэхэд нэмэлт ямар нэгэн төлбөр байхгүй. За зөвхөн одоо мэдээж цэнгэлсэн дүн нь бол одоо төлбөр дээр нь нэмэгдэж орно. Тэгээ хэрэглэгч сард бусдын дугаарыг цэнэглэх боломжит дээд дүн нь 50,000 төгрөг байх юм байна. 50,000 гэдэг бол бас хангалттай цэнгэлэх дүн бах уу. За тэгээд автомат цэнгэлтийн үйлчилгээг зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид идэвхжүүлэх боломжтой. Тэгээ юмыг ер нь нөгөө байнга санаж өгнө гэдэг чинь айгүй хүнд ажил те. Тэгээ яг ингээд цаг тухай болтол нь одоо тэгээ сарын 29 хоногт нь санууламжтай айгуу дарамттай үстэй. Тэгэхээр санах ажлыг өөрөө биш одоо системд ингэж даатгаж байгаа ийм амар хэлбэр ажил байна. Тэгээ магадгүй бас бидний эргэн тойронд яг энэ үйлчлэгээ одоо нэн шаардлагатай айгүй олон хүмүүс байдаг. Өмнө бид нэр зүгээр яхаа мэдэхгүй ч юм уу эсвэл нэг санаж мартан хийдэг байсан ажиллаа ийм гоё систем даатгах боломжтой болсон байна. За Unitel аппликейшн дотор үйлчлэгээ зэсээс автомат цэнгэлт гэсэн хэсэгт та бүхэн хандаад одоо энэ үйлчлэгийг авах боломжтой байна шүү. Тэгээд надад бол үнэхээр ингэж юм амар хэлбэр байх тий энийг санал болгож байгаа бүтээлч хамт болно. Одоо энийг санал одоо тий болохгүй эсвэл анзаарахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр чинь энэ яг асуудал муу юм байна гэж хараад гаргаж ирнэ гэдэг бол надад маш гайхалтай санагдчих байна. Тийм шүү дээ. Тийм чи нэг том стresснээс айгүй том стресс ахгүй гинт ингээ шүн босч ирж штэ. Тийм тэгээд юу тийм шүү дээ. Цэнэглээгүй л үг гэдэг. Тийм одоо ер нь бол орчин үеийн гоё компьютертэй ийм автоматчсан нийгэм
хурж ирчээд авахд те ийм сайхан үйлчлэгээ унал гарцсан байх хэвээр те юу хийжсэн юм бэ юм тэлээ. Гэтэ бол босд нь гаргаагүй байхад одоо бас ингэж гаргаж ирж байгаа юм үнэхээр гайхалтай. Тийм ч одоо нэг том стрессийг л хуулаад аваа ичлаа шүү дээ. Баярлаа. Баярлаа. За түүхээ үргэлжлүүлье. Түүхээс чинь гараа явцсан байсан шүү дээ. Хэдүүлж. За юун дээр зогслоо та. За ямарчсан тэг гэдэг тоог хуваахад бол нэг математикчд айгүй том хан дээр очиод тулцсан байсан. Тэгээд энэ тэг туугаар нэр яах юм бэ гэд. Тэгээд математикчд бол ингэ гацж байгаа. За энэ бол тодорхойлоогүй гэд хайчиж байгаа зүгээр. Тэ. За тэгсэн чинь нөгөө талд нь физикчд гараад ирж байгаа. За тэ гараг иргэсэн хөдөлгөөнийг тооцоол унж байгаа алим малимны хурд мурд энэ төргээл судлаад явж ирсэн баг. За тэгээд хурд гэж юу вэ гэл ингээл хараад. Хурд гэж ойлгомжтой шүү дээ гэл те. Тийм нэг юм те. Хариулт нь одоо шал ойлгомжтой. Одоо зайг хугацаанд хуваахаар л хурд гарч штэ гэл ингээл хэлжсэн чинь. За тэгвэл агшин зуурын хурд гэж юу вэ гэдэг юм асуулт гарч ирж байгаа. За ер нь бол машины одоо яг явж байхад хянах самбар дээр нь яг бид нар хазлангууд л гэсэл хазлах ойлгон бол багасаал ингээл ээждэг энэ хурд байгаа шүү дээ. Энэ бол агшин зургийн хурд байхгүй. Яг тэр мөчийн хурд байхгүй. Яг одоо хурд хэд байна гэдгийг зааждаг. За тэгвэл эн чинь яг энэ тодорхойлолт төр амар тэнэг юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд явсан замыг хугацаанд хуваана гэхээр чинь агшин зурд хэр хугацаа өнгөрөх үү? Тэг хугацаа өнгөрнө. Тэгэхээр тэг хугацаанд хэр хол явж амжих уу? Тэгэл зам явна шүү дээ энэ чинь тгийг тэг туваах болчих жоохгүй. Бүр утгагүй болчих жоохгүй энэ чинь тий. Одоо математикчд нь өөрсдөө нөгөө нэг тоог тэг хуваагаар яах уу гэд бүр толгойн ачлаж байгаа. За хаяа наа чинь тодорхойлоогүй хайцсан чи физикт нь тэгвэл тгийг тэг хуваагаар яах уу гэдэг ийм хэчэм гараад ирсэн. За нэг иймэрхүү юм бол ер нь бол өмнөх нэвтрүүлгүүдээр л хэдүүлээ ярьсан шүү дээ тий. За эндээс одоо манай алдарт Исаак Ньютон болон Готфрид Лейбниц нар гарч ирнэ. За тэдний сууд ухаан бол одоо тий энэ шинэ математик зохиосон Ньютон энэ гэдэг өмнө нь бол нэвтрүүлгээр хэдүүлээ ярьсан байж байгаа юм. Тэрийг очиод бас нөхөд сонсчихвол одоо үзээд үзээрээ. За энэ хоёр бол бие биенээсээ хуулахгүйгээр калкулус гэдэг имийг буюу одоо дифференциал интеграл гэдэг тооллыг ал нээсэн зохиосон гэдэг ингээд өмнөх нэвтрүүлгээ дээр бас ярьсан байна. За тэдний одоо шийдэл нь бол үнэхээр одоо залтай. Одоо тий нэг тиймэрхүү шийдэл байж байгаа. Тэрийг бол очиод сонсоорой. За хэд жил ч юм. За калкулус гэдэг энэ интеграл дифференциал тоол дээр бол тоог тэгд одоо шууд хуваахын оронд тэг рүү тэмүүлж байгаа маш их чүүгэн тоо гэдэг зүйлд ингээ хуваачдаг. Тэг рүү тэмүүлж яг тэг биш. Гэхдээ яг тийм сонин тоо байгаа. Тэгээс их одоо тэгтээ хязгааргүй бага тийм тоо тоо. Тэгээс их. Гэхдээ хязгааргүй бага. Яг хязгааргүй баг хэрэг тэгч юм шиг. Гэхдээ яг тэг биш. Тэгээс их хэрнээ хязгааргүй баг тийм хачин ийм философийн тоо гаргаж ирж байгаа. За тэгээ тийм тоонд одоо хуваачиж байгаа. За энэ тэг рүү тэмүүлдэг аргыг бол бид нар 10 жилд хязгаар гэж үздэг шүү дээ. Тэгээ лимит гэж үздэг. За энэ санааг тухайн үед бол маш олон эсэргүүцэжсэн байгаа. Одоо жишээлбэл Бишоп Беркли гэдэг нэг нөхөр энэ бол тоо биш. Энэ бол өөд болсон тоонуудын сүнс байна энэ төр гэд шоолж ирсэн баг. За гэхдээ мэдээж Ньютоны зөв байсныг л одоо бүгдээрээ мэднэ. За энэ тэг рүү тэмүүлэх гэдэг аргачлалын ачаар одоо өнөөдөр өдөр бууж өөргөж जैन барилгын инженерч зураг тооцоолыг хийж जैन те машины хурдыг одоо яд чимчиж जैन. За хэрвээ Ньютоны одоо энэ тгийг намхруулаагүй байсан бол одоо өнөөдөр бид нар морин хэрэгтэйгээл давхиж явахсан байна. За 20 дугаар зуун гарахад бол одоо тэг өөрийн хүч чадлаа бас нэг гайхуулсан байдаг. За энэ одоо компьютерийн тухай орж ирнэ. За компьютер гэдэг бол одоо автомат машин байгаад байна шүү дээ тий. Ерөөсөө л хоёрхан л зүйлийг ойлгодог. Тэгээ өөр юу ч ойлгохгүй зөвхөн л хоёр зүйлийг л ойлгоно. Яг үнэ тий. Цэглэгаангүй л байна уу байхгүй нэ байвал нэг байхгүй бол тэгмиг гэл одоо ер нь л 10 жилд мэдээллийн технологи энэ төр гэдэг хичээл дээр үзчихсэн баг. За энэ хоёрын систем гэдэг юм л да. Энийг бол binary system гэдэг. За энэ хоёрын системийг бол уг нь аль одоо 17 дугаар зууны үед бол нөгөө нэг төрүү Ньютонтай хэрүүл хийж байгаа хэрүүл одоо хэрүүл хийдэгтэй тий калкулусын нээс нэгээг үгээддэг одоо тэр манай Лейбниц санаа айл хэдийн олоод санаачилсан байсан байгаа. За гэхдээ тухайн үед бол дийлэн хэрэглээнд байхгүй жагаад 1930-аад оноос одоо компьютертэй цуг ийхүү одоо бодит хэрэглээ болсон ба 2-ын тоол гэдэг зүйл. Их чухал юм байна штэ энэ чинь гээд айл 17 дугаар зууны юм штэ тий. За таны үзэж байгаа энэ бичлэг. За энэ таны сонсож байгаа миний дуу хоолой. Таны утсан дээрх бүх зураг ер нь цаанаа ерөөсөө л юм нэг тгийн л юм цуваа байгаа. За тэрвээ тэг байхгүйсэн бол унтраах гэсэн ойлголт байхгүй гэсэн ойлголт байхгүй бол мэдээлж гэсэн байхгүй гэсэн. За тэгэхээр ерөөсөө дижитал ертөнц тэр чигээрээ тэг гэдэг тоон дээр тогтдгоог ойлгочих болно. Манай энэ дижитал ирэн, манай энэ интернет, гар утас, компьютер бүгдээрээ зөвхөн тэг гэдэг тоон дээр л тогтдог.
Тэг байхгүй бол байхгүй. Тэг гэж өөрөө байхгүй. За гэхдээ тэг одоо хаяа бас өшөөг авч исэн байгаа. Түүхэнд 1997 онд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хамгийн хүчрхэг хөлөг онгоц USS Yorktown гэдэг энэ хөлөг далаадтай явж хагаад гинт зогссон байгаа юм л да. Хөдөлгөөр нутраад бүх систем нутраад одоо тий далаад хөвдөг тийм төмрийн хог болж хувирсан байгаа. За шалтгаан их хөгүй. Одоо энэ усан онгоцын компьютерт хин нэгэн одоо самсаргүйгээр сахилга гуйцсан нь эсвэл яасан мэдгүй тэг туваах үйлээр болчих. Тоог. Одоо компьютер нь тэр үйлдийг нь одоо уучих гээл хичээн штэ тий үзэж таарна штэ тий. За тэгсээр байгаа тохиорхи хариуг нь ч болж чадахгүй тий гацаад эцэст нь одоо тий аюулгүй байдлын үднэс тэр компьютерийг байтгаа тэр одоо бүхэл бүтэн системээ тэр чигт нунтраасан баг. Нэгээс нь хөлгөө унтраасан гэсэн. Одоо төмрийн цэг болгосон гэсэн. Тий ганцхан ширхэг тэг гэдэг одоо тоо дэлхийн одоо хамгийн хүчрхэг байлдааны хөлгийг сөөрүүлсэн баг. За нэг иймэрхүү тэ та нар яхаараа намайг тоодгүй ингээд одоо биднээс өшөөг авч байгаа Итали тий. За тэгэхээр 10 жилийн багш нар бол тгийг тоог тэгт хоох үлээ солихын яваа энэ төр гэдсэн нь бас учиртай ч юм шиг тий. Айгуу тийм аюултай зүйл байсан байх нь шүү дээ. Ер нь бол за гэхдээ угаасаа багш нар ч өөрсдөө мэдэхгүй л дээ энийгээ тий. Яагаад тэг тоож болохгүй юм бол холхын явал гэдэг тэгээ өөр нэг юм хэлэхгүй. Яагаад гэвэл өөрсдөө мэдэхгүй. Математикийн профессор ч ер нь мэдэхгүй дээ тий. Мэдэхгүй бол асуугаад үзээрэй. Үзээрэй юу. За. За тэгээ одоо хамгийн сүүлийн бас хамгийн нууцлаг тийм хэсэг рүү ороод тэгээ өндөрлөх тийш хаан тий. За физик дотор одоо абсолют тэг хэм гэдэг абсолют зеро гэдэг тий. Үнэмлэхүй тэг хэм гэж байдаг. За Цельсийн хасах тол 273.65 градус гэдэг тий. Хэм. За градус монголоор ярий та тий. Үнэмлэхүй тэг хэм гэдэг бол Цельсийн хасах 273.65 хэм юм аа. За энэ бол ертөнцийн хамгийн одоо хүйтэн цэг гэж үзээд байгаа. Одоо хамгийн хүйтэн температур гэж үздэг. Энд атомууд бүрэн зогсоод ямар ч хөдөлгөөнгүй болох ёстой уг нь бол. Гэтэ квантын физикийн хуулиар болохоор энэ атом одоо хизээч бүрэн зогсож болохгүй ийм одоо хуулиараа бол квантын хуулиар. Хэрвээ бүрэн зогсчих юм бол одоо байршлуулан хурдыг бид зэрэг мэдэх боломжтой болчихно. Гэх юм бол нөгөө нэг үндэс ус Хайзенбергийн тодорхой зарчимтай зөрчилдөн бид нар ямар нэгэн бөөмийн одоо байршлуулан хурдыг нэгэн зэрэг мэдж болохгүй гэдэг юм зарчим дээр квант физик тулгуурлагдав. За тэгэхээр энийг зөрчиж जैन гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ квант физикийн хувьд бол ерөөсөө бүх газар zero point energy буюу тэг цэгийн энерги гэдэг зүйл бол бүх газар үүдэг. Одоо вакуум төртөл байгаа. Одоо юу ч байхгүй оргуу хоосон гэдэг зүйл төртөл одоо энэ zero point energy буюу тэг цэгийн энерги гэдэг зүйл заавал байх хэрэгтэй болдог. Тэр нэг жоохон энерги байх хэрэгтэй. Одоо нөгөө нэг тэгээс их чсэн бүх тооноос бага одоо хязгааргүй баг хэрнээ тэгээс их тийм тоо гэдэг шиг ийм zero point energy гэдэг нэг тиймэрхүү зүйл байхгүй. Бид нар ямар ч оргуу хоосон зүйл болсон гэсэн тэнд заавал нэг жоохон энерги байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Квантын флуктуаци зэрэг л янз бүрийн тиймэрхүү юм байгаад байгаа. За тэгэхээр физикийн хувьд бол яг жинхэнэ хоосон одоо жинхэнэ тэг гэдэг бол зүйл бол байхгүй болж таарч байгаа. Яг л нэг грекийн эртний гүн ухаантнуудын зөгнжсэн шиг байгаль одоо тагийг үзэн яддаг болж байгаа. Ялгуурлан гадуурхдаг, жигшиж зэвүүцдэг болж штэ тий. 273 хүрж байгаагүй гэсэн үг үү тий? Тийм, ер нь бол хасах 273.15 градус бүх юм тэг болох хэвээр. Гэхдээ яг тэнд нь бол бид нар хүрэх угаасаа боломжгүй л дээ. Ер нь бол гэхдээ бид нар хичнээн хоосон юм хайлаа гэд тэнд заавал нэг энерги байж таарах хэвээр. Байж таардаг ер нь бол. Гэхдээ бүр ингээд те онлынхоо хувьд бол тэнд угаасаа хаач тийм хоосон орон зай байх эсгүй болж таарч байгаа. Тэгэхээр одоо бас нэг сайн бодох юм бол манай грекийн Аристотелийн зөв байсан юм шиг ийм ач юм болж. За хэдүүлээ одоо ингэж байгаа төгсгий. За ер нь бол ингээ утгаар тэг гэдэг бол үнэхээр тийм ачирхалтай ийм тоо байна. Хүн төрөлхтөө энийг одоо ойлгох гээд хэдэн мянган жил зарцуулсан. Ромчууд л үүнийг нүгүсгээд, грекчүүд үүнээс нь айгаад, энтгчүүд шүтээд, арабчууд түгээгээд, сүмийнх нь болохоор бүр хориглоод, Ньютон болохоор бүр номхруулаад. Одоо өнөөдөр болохоор бид нар одоо ингээ хэрэглээд тэр сууж байна. За хамгийн эхлээд асуусан асуултаа дахиад асуучих. Тэг гэж юу вэ гэдэг асуулт те. Тэгвэл одоо юу ч биш. Гэхдээ энэ бол зүгээр нэг тийм хоосон дугуй дүрс төдий бол биш. Энэ бол ерөөсөө бүх зүйл. Ямар. Тий. Энэ бол бүх тоог ихсгдэг хүч. Энэ бол математикийн тэнцвэр, энэ бол сансрын хэл, энэ бол дижитал хувьсгал. За, манай Улаанбаатар хот бол тэг зогсолтоор их алдартай. Зам дээрх машинууд нь шугам доторх тог нь, фарм доторх халуун дулаан энэ төргээд савл хэвлэр нь бол тэг зогсчдөг шүү дээ. Манайхан чинь тий.
Сүүлдээ ч бараг дасж जैन дөө. Одоо ингэж байгаа нэр энэ тог тасрах цаг болцсон байна уу? За хүний амьдралс ер нь бол бас тэг зогсолтын үе гардаг. Ажил үтгэхгүй, халаасандаа мөнгөгүй, сэтгэл хоосон энэ төр гэл яг л одоо тэг дээр ирсэн юм шиг тийм санагддаг үе бишгүй л байдаг охин болгонд. Гэтэ ийм үедээ одоо нэг юм их санаарай. Тэг бол ерөөсөө төгсгөл биш. Тэ? Тэг бол эхлэл. Тооны тэнхлэг шугам хүртэл одоо тгээс эхэлдэг шүү дээ. Бүх тоонод ингээл эхэлж идэг. За хоосон цагаан цаас одоо хамгийн сайхан зураг зурхыг л хүлээгээд ээжидэг гэж ойлгож байна. Тэгэхээр тэр оргуу хоосон орон зай чинь шин зүйл эхлэх хязгааргүй орон зай боломжийг олгож байгаа юм шүү гэдгийг одоо санах хэрэгтэй. За тиймээс дараагийн удаа тгийг харахтаа зүгээр нэг хоосон нүх гэж үтгий хараарай. Тэр нүхэн дотор бүхэл бүтэн ертөнц багтаж байгааг санах хэрэгтэй шүү. Яа, шар ус бостл хэллээ шүү дээ. Тэрээ тэ бүх юм эхэлж байгаа ч юм шиг санагдлаа шүү. За ингээд одоо үнэхээр яг тгийн тухай би бол багшаасаа ч юм уу ээж ааваас эмээ өвөөгөөсөө хэн нэгнээс сонсож байгаагүй юм байна. Тэгээд анх удаага тэг гэдэг зүйлийг ингэж дэлгэрүүл сайхан ярихыг сонсох маш таатай байлаа. Баярлалаа асаата. За хамтаас үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар анхны Монгол хиймэл оюун ухаан, эгүүнээ оюун болон Unitel компани вэндтгэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хослолгоор та бүхэндээ хүрэлээ. Студид компьютерийн шинжилгээ ухаанч хасчлуу хөтлөгч Урна хоёр ажиллаа. Тэгээд дараагийнхаа шинжилгээ ухааны гайхамшигаар эргээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.